За өнгөрсөн 2025 онд нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар одоо батлагдсан. За энэ төсөв маань үндсэндээ 9 сарын сүүл 10 сарын эхээр бол 32 мянган одоо даатгуулагчд өгөөд төсвийн хувьд бол дууссан байгаа. За тэгээд 10 сараас эхлээд 10, 11, 12 сарын ажилгүйдлийн тэтгэмжид 14996 хүний тэтгэмжийн асуудал бол үлдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүст олгох тэтгэмжийн хэмжээ 45 тэрбум төгрөг байгаа. За энэ тэтгэмжийг бол бид нэр өнгөрсөн онд олгож одоо нөгөө төсөв дууссан учраас олгож чадаагүй. За энэ оны хувьд бол нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдаад явж байна. За 2026 оны төсвийн хуулийн дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас одоо бид нар нийтдээ 190 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид олгоно. Жилийн хувьд тийм ээ. За 1-р сарын төсвийн одоо хуваар наривчсан хуваарийг нийгмийн даатгалын ерхий газрын даргын тушаал ороод батлан хэрэгжүүлээд эхэлж байна. За өнөөдрийн байдлаар бид нар дөнгөж сая одоо 14996 хүний 10, 11, 12 сарын өөрөлдөл өнгөрсөн оны олгогдоогүй тэтгэмж 45 тэрбум төгрөгийг сая одоо 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын газрын дансан шилжүүлсэн. Тэр энэ маань юу гэсэн үг гэхээр аймаг дүүргийн нийгмийн даатгалын газрын дансанд одоо үндсэндээ орно. За тэгээд хүсэлтээ өгсөн тэр одоо 14996 хүний 10 сараас хойш тэтгэмжийг үндсэндээ бүрэн олгоно гэсэн үг олгож эхэлнэ. За тэтгэмжийн хувьд бол эхний одоо ер нь бол 3 хуваарийн дагуу авч байгаа. За эхний хуваараа авсан хүн бол 2, 3 дахь хуваар нь үлдсэн. За 2 дахь хуваараа авсан хүн бол 3 дахь хуваар нь үлдсэн. Эхний хуваараа одоо огт авч чадаагүй гэдэг юм уу те. Ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн тэтгэмж бол бүгд одоо 100% дахиж одоо нөгөө хуваар таслахгүйгээр олгогдоод явна. За дээрээс нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль зааснаар ажлын 76 өдрийн тэтгэмж авах ёстой. Тэгэхээр энэ 76 хоног нь дуусчихсан хүмүүс бол байгаа. Өөрөлдөл ажилд орсон байж болно, тэтгэврээ тогтоолгосон байж болно, сайн дураар. Тэр энэ хүмүүсийн хувьд бол хугацаа дууссан гэснээс үл хамааран тэтгэмжийг нь бол бүрэн олгоно гэсэн юм. Өөрөөр хэлбэл 45 тэрбум төгрөг маань үндсэндээ бүх одоо тэтгэмжийг бүрэн олгох ийм одоо их усэр байна.